Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай мэрэлцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. 1980 оны 2 сарын 15-ны өглөөний 6 цаг 30 минутын үеэр Солонгосын Бусан хотын Жингүү дүүрэгт Буум үндэсний баг сургууль гэж газар байдаг. Одоо ч гэсэн тэр газарт Буум баг сургууль яг тэр нэрээрээ байдаг. Түүний өмнө зүгт байрлах жижиг уулын бэлдээр өнөөдрийн хэрэг эхэлсэн. Тухайн үед 60 настай ий авахтай эрэгтэй өглөө ир аршаан буюу уулнаас ус авахаар явж байсан. Тэр хүн ойролцоогоор 3 м орчим огцом налуу замаар доод тосгон руу бууж явтал замын шороо нь яг л улаан будаг асгасан юм шиг ямар нэгэн шингэнээр бүхэлдээ улаантаж харагдаж эхэлдэг. Цочирдсан ий юу болоод байна гэж бодон орчноо ажиглахад замын хажуугийн жалганы доор хүн шиг нэгэн хэлбэр дүрс нүдэнд нь туссан. Ойртож очиод шалгатал тэр нь хүний цогцос байсан. Цуснд будагдсан эрэгтэй хүний цогцос болох нь шууд харагдаж байсан. Тухайн өдөр нилээд хүйтэн өдөр байсан. Уг газар ойр орчмын орон гэргүй хүмүүс согтуугаар орж ирээд унтаад тэгээд тэндээ осгож нас барах тохиолдол цөөнгөө гардаг байсан. Гэхдээ энэ бол шал өөр байсан. Учир нь тэр хүн цусандаа будагдаж нас барсан байгаа нь бол шууд харагдаж байсан. Зүгээр нэг халтарж унаад ч юм уу эсвэл хүлдэж нас барсан хүн шиг ерөөсөө харагдахгүй байсан учраас гэрлүүгээ гүйж очиод цагдаад дуудлага өгсөн. Ингээд дуудлагын дагуу цагдаа нар ирэн цогц шалгахад маш хурц эртээ хутга шиг зэвсгээр 10 гаруй удаа хутгалсан болох нь харагдсан. Цогцыг мөн жалга руу шидсэн байдалтай харагдаж байсан. Шинж тэмдгийг нь харуул нас барсан хугацаа нь нас бараад тийм ч удаагүй ойролцоогоор 5-7 цаг орчим өнгөрсөн байх магадлалтай. Уг уулын зам өөрөө огцом налуутай учраас цагдаа нар хэн нэгэн энэ эрэгтэйгийн амь насыг хөнөөгөөд жалга руу түүнийг аваачаад түлхэж хайсан байх магадлалтай гэж үздэг. Налуу замын хэсгээс эрэгтэй хүний бугуун цаг мөн олдсон. Энэ нь бол бас нэгэн хэргийн сэжүүр болж чадсан. Цагдаа нарын анхны таамгаар бол энэ цаг нь хохирогчийн цаг биш, гэмт хэрэг үйлдсэн этгээд түүнийг түлхэж байх явцдаа унгаасан эд зүйл байхаа гэж үзэж байсан. За ингээ амь насаа алдсан эрэгтэй хэн болохыг тогтоосноор хэрэг бол нэг бүрчлэн цаашаага үргэлжилсэн. Биеийн байцаалтаар нь тогтоосноор хохирогч нь 39 настай Чвэ овогтой эрэгтэй байсан. Тэр Бусанд байдаг нэгэн химийн үйлдвэрийн газарт ажилладаг ажилтан байсан. Гэмт этгээдийг олохын тулд цагдаа нар хамгийн түрүүнд тухайн өдрийн хохирогчийн маршрут хаагур явсан зам мөрийг шалгаж эхэлсэн. Ингээд хэрэг гарснаас өмнөх өдөр болох 2 сарын 14-нд Чвэгийн хамгийн сүүлчийн үйлдэлийг нь тодруулахаар түүний ажиллаж байсан үйлдвэр дээр нь очиж асуухад ажилчид хэлэхдээ үйлдвэрийн дарга тэр өдөр хэвийн ажилдаа ирсэн онцгой содон үйлдэлж байгаагүй, хэл ярианч гэсэн жирийн өдрүүдээс нэх ялгаа байгаагүй гэж хэлцгээсэн. Тэгээ цагдаа нарын олж илрүүлсэн бас нэг зүйл нь болохоор Чвэгийн яг тэр амь насаа алдсан өдөр нь түүний цалин буусан өдөр байсан. Түүнчлэн 2 хоногийн дараа сар шинийн амралт эхлэх гэж байсан болохоор урамшуулал бонус ч гэсэндээ цалин дээр нь нэмэгдэж олгогдсон байсан. Тэгээ тэр өдөр болохоор Чвэ өөрөө ч гэсэндээ маш сэтгэл өндөр хамт ажиллах хамтдаа хоолнд орсон гэж ажилчид нь хэлсэн. Тэгээ ажилчдын мэдүүлгээр бол Чвэгийн хамгийн сүүлчийн харагдсан байдал нь 2 сарын 14-ний оройны 7 цаг 40 минутын үед нэгэн хоолны газар бөөндөө хоол идчихээд баг зэрэг арх ууж байгаад би одоо гэрлүүгээ яаралтай явах хэрэгтэй гэд гараад явсан. Тэгээ яг тэр үед бол оройны 7 цаг 40 минут болж исэн. Тэгээ энэ бол түүнийг харсан хамгийн сүүлчийн зураглал байсан гэж ажилчид хэлсэн. Тэгэхээр хоолны газраас гарснаасаа хойш хэдхэн цагийн дараа амь насаа алдсан байх магадлалтай юм байна гэж цагдаа нар тодорхойлсон. Цогцыг өглөө 6 цаг 30 минутанд олсон бөгөөд нас барсан цагийг нь 7 цагийн өмнө орчим гэж шинжээчид бол тогтоосон. Мөн цогцос олдсон уулын бэлэн Чвэгийн гэртээ нилээд ойрхон байсан. Үүн дээр нэмээд тэр өдөр авсан цалингийн дугтуй нь ерөөсөө түүний биенээс олдоогүй. Тэгээ цагдаа нар бол түүний мөнгийг хүмүүс дээрэмдэх зорилгоор түн рүү дайраад амь насыг нь бас хөнөөсөн байх ч магадлалтай юм байна гэж бас таамаглаж эхэлсэн. Гэхдээ энд бол нэг эргэлзээ гарч ирсэн. Тэрний юу вэ гэхээр хэрвээ зүгээр л дээрэм байсан бол Чвэгийн биеийг бол тэгтлээ харгас хэрцгийгээр олон удаа хутгалж хөнөөх шаардлага байхгүй байсан. Тэгэхээр магадгүй энэ нь өс сонзонгийн сэтэлтэйч байх магадлалтай юм байна гэж бас цагдаа нар сэжиглэж эхэлсэн. Тэг хохирогч Чвэгийн хувьд болохоор жирийн л нэгэн айл гэрийн эзэн үнэнчээр ажилдаа явж хүүхдүүдээ өсгөж байгаа тийм хүн байсан. Хинт ч тийм айхтар ус санах хэмжээний
үйлдэл хийж байгаагүй тийм эгэл жирийн л амьдралтай жирийн залуу байсан. Тиймээс цагдаа нар бол эхлээд дээрэмтэй холбоотой гэж үзэж агаад Чуэгийн ойр орчмын хүмүүсийг бол дараа нь өш онцонгийн сэтэлтэйч байх магадaltaй гэж үзсэн учраас шалгаж эхэлсэн. За ингээд эргэн тойрны хүмүүсээс нь бол ингээд судалгаа аваад явж явах явцад нөхрийнхөө нэр хүндээс эсрэгээр эхнэрийнхэн тухай цуурхал бол хөршүүд нь маш их ярьж исэн. Хөршүүд хэлэхдээ Чуэгийн эхнэр бүжгийн газар байнга очдог. Янз бүрийн бүжгийн газруудаар хисээд ирчүүдтэй орооцолтоод явж идэг байсан. Нөхөртөөгөө бол харилцаа маш муу байсан гэцгээжсэн. Тэгээд бас олон залуучуудтай холбогддог байсан. Түүний эхнэрийн эрэгтэйчүүдийн харилцаа холбоо бол маш ээдрээтэй байсан. Нэг хүнээрч зогсохгүй бүр олон ирчүүдтэй уулздаг. Маш тийм садар, самуун, завхай эмэгтэй байсан гэж хөршүүд нь ярьцгаадаг. Гэтэ энэ бол бас яг баримт нотлоготой зүйл бол биш. Тухайн үед эхнэр нь 35 настай бас Чуэ гэдэг овогтой эмэгтэй байсан. Тэгээд нөхөр нь бас Чуэ овогтой, эхнэр нь Чуэ бас овогтой учраас би эхнэрийг нь Эй гэд ярьчих андууруулахгүй тулд цагдаа нарын хувьд болохоор Эй эмэгтэйг шууд ил тод сэжиглэж байцаах боломжгүй, үүгээр зогсохгүй эмэгтэй хувьд бол нөхрийнхөө үхлийг мэдээд оршуулган дээр нь бүр уйлж ойрлож ухаан алдаж унж үнэхээр сэтгэл санаа нь маш их шаналж хэцүү байгаа гэдгийг бол харуулж исэн. Тэгэхээр ийм хэцүү байгаа хүнийг бас сэжиглэж шууд байцаана гэдэг нь бол бас жоохон эрсдэлтэй, зохимжгүй гэж үзэгдэжсэн. Жижигтэн A болоод амь насаа алдсан хохирогч Чуэ хоёр бол анх үйлдвэрт танилцчихсан. 1960-аад оны дунд үеэр Чуэ тухайн ажлынхаа ахлагч нь байх үед эмэгтэй тэднийд ажил хийхээр ажилтнаар орж ирсэн. Тэгээд улмаар тэр хоёр танилцаад үерхэд эцэст нь бол гэрэлцгээсэн байсан. Тэгээд энэ хоёрын дундаас бол 3 хүүхэд мэндэлсэн. Гаднаасаа харагдах байдлаар бол 3 хүүхэдтэй амьдрал нь доктортой өөдлөж яваа гэр бүл шиг харагддаг байсан. Гэвч удалгүй хөршүүдийн хэлсэнчлэн Эйн бүжгийн газар донтох байдалтай байнга очдог болох нь бол харагдаж эхэлсэн. Эхэндээ зүгээр сонирхлоороо эхэлсэн ч гэсэн удалгүй бол бүжгэнд бүргүүн орж байнга бүжгийн газруудаар орж гардаг, нууц бүжгийн өрөө хүртэл ажилуулдаг болох нь илэрсэн. Ер нь бол гэрдээ бараг байдаггүй, хүүхдүүдээ бараг тоодоггүй болох нь бас мөрдлөгийн авцад ил болж эхэлдэг. Эхнэр нөхөр хоёрын харилцаа бол мэдээж сайн байх боломжгүй байсан. Яагаад гэвэл эхнэр нь ерөөс баг гэртээ байдаггүйсэн учраас цагдаа нарын мөрдлөгийн явцад бол эмэгтэй бүжгийн клубт явж байхдаа нэг Ким овогтойтой эрэгтэйтэй танилцсан байдаг. Тэг хүмүүст болохоор зүгээр бүжгийн хамтрагт гэж тайлбарладаг байсан ч гэсэндээ ер нь бол тэр хоёр нууц амаргуудын харилцаа холбоотой байсан гэдгийг нийлэрдэг. Тэг тэр Кимийн хувьд бас гэр бүлтэй эрэгтэй байсан. Эхний 10 сар орчим бол тэр хоёр нууцаар харилцаатай байж агаад дараа нь мөнгөний асуудал гарч ирэн эмэгтэй бол тэр Ким гэдэг залууд 2 сая вон зээлдүүлжсэн гэдэг нь бол ил болдог. Тухайн үед бол 2 сая вон гэдэг нь маш их хэмжээний мөнгө байсан 1970-аад оны үед бол. Тэгээ энэ Ким гэдэг хүн болохоор энэ 2 сая воныг зээлээд тэгээ эмэгтэйгээс холдоод ер нь бол алга болчихсон. Тэгээ тухайн үед болохоор нөгөө тэр 2 сая вон нь нөхөр Чуэгийнх нь мөнгө байсан. Тэгээ Чуэгийн хувьд болохоор Кимд мөнгө зээлсэн гэдгийг нь мэдээд маш их уурлаад цагдаад гомдол гаргаж явж явах явцдаа тэр Ким гэдэг залуутай эхнэрээ нууц амаргийн харьцаа холбоотой байсан гэдгийг нь олж мэдчихсэн байсан. Тэгээ энэ нь болохоор яг тэр тухайн үед цагдаад гомдол гаргаад мөрдлөгийн явцад ил болсон гэсэн тэр зүйлсүүд нь бол баримт нотлохотой цагдаагийн газарт байсан. Гэхдээ яг үнэн хэрэгтээ бол эхнэр нь бүжигт донтоод бас өөр хүнтэй ингээд уулзаад нууц амаргийн харилцаа холбоотой байсан ч гэсэндээ үнээс болж эхнэр нь нөхрөө алсан гэсэн бол бас баталгаа байхгүй байсан. Тэгээд үгээр зогсохгүй тэр Ким гэдэг хүн мөнгөний аваад аль хэдийн алга болчихсон учраас энэ эмэгтэйтэй харилцаа холбоогоо тасалчихсан гэсэн үг. Тэгэхээр цагдаа нар өөр талаас нь судлах шаардлага гарсан. Мөн тэр өдөр Чуэ бас ажлынхантайгаа цог хоолнд орж байхдаа тийм их уугаагүй жоохон ингээд амсах төдий уучаад гараад явсан байсан. Тэгэхээр бас тийм их согтуу байгаагүй гэсэн үг. Тэгэхээр тийм согтуу биш эрүүл хүнийг эхнэр нь ганцаараа хөнөөн гэдэг нь бол цагдаа нарын хувьд бас боломжгүй харагдчихсэн. Гэсэн ч цагдаа нар бол эхнэрийг нь үргэлжлүүлээд шалгасаар л байсан. Тэгээ шалгаж явах явцад эмэгтэй нөхрөө нас урахаас 3 сарын өмнөөс эхлээд 2 удаа нөхрийнхөө нэр дээр амь даатгал болон ослын даатгал бүртгүүлсэн болох нь харагддаг. Нөхөр нь хэрвээ ослоор нас орох юм бол 20 сая вон мөн 30 сая вон 2 даатгалаас авах тийм нөхцөлтэй даатгалд хамруулсан байсан. Мөн хэдэн сарын туршийн даатгалынхаа өндөр үнийн дүнг бол ерөөсөө таслахгүйгээр эхнэр нь байнга төлж явсан гэдэг нь бас ил болдог. Чуэ эхнэрээ Ким залуутай нууц амаргийн харилцаа холбоотой болсныг нь мэдсэний дараа тэр хоёр бол тусдаа өөр өөрөөр дунддаг болцгоосон гэж байгаа. Тэгээ харилцаа холбоо нь бол
маш их муудаж эхэлсэн. Тэгээ энэ үед эхнэр нь нөхөртөө мэдэгдэхгүйгээр даатгал хийлгсэн байсан. За тэгээ даатгалын мөнгнөөс болоод эхнэр нь нөхрийнхөө амь насыг хөнөөсөн байлаа гэж үзэхэд цагдаа нар бас ер нь бол ягаад ч ганцаараа нөхрийнхөө амь насыг хөнөөх боломжгүй эмэгтэй хүн гэж үзэжсэн. Тэгэхээр ямар нэгэн хамтрагч байгаа байх гэж үзээд дахиад түүнийг бол үргэлжлүүлээд шалгасан. Тэгээд эмэгтэйг бол улам ухаж шалгаж явах явцад бас нэг залуутай бас нууц амаргийн харилцаа холбоотой байсан гэдг нь илэрдэг. Тэр залуу нь эмэгтэйгээс 8 насаар дүү 27 настай соо өвгтэй эрэгтэй байсан. Мөн л тэр бүжгийн клубт явж байгаад танилцсан залуу нэсэн. Тэгээ цагдаа нарыг нэг гайхшруулсан зүйл нь юу гэх юм бол соо болоод энэ эмэгтэй хоёрын харилцаа холбоо аль хэдийн жил гаруй үргэлжилчихсэн байсан. Тэгэхээр тэр Ким гэдэг залуутай нууц амаргийн харилцаа холбоотой байх үедээ соотой ч гэсэндээ мөн давхар уулздаг байсан. Хоёр залуутай зэрэг уулздаг байсан нөхрөөсөө гадна гэсэн үг болж таарж байгаа. Тэгэхээр ер нь бол хуршүүдийнх нь ярьжсэн цуу яриануд бол ингээ бараг л үнэн болж таарж исэн. Ингээд цагдаа нар тэр соогоос эхлээд мэдүүлэг авъя гэж бодоод гэрт нь очисон. Тэгэхэд яг тэр чэйг нас барсны дараахан соо гэртээ ерөөсөө ирээгүй, тэрнээс хойш ингээ алга болчихсон. Ер нь бол оргон зайлсан гэдэг нь тодорхой болдог. Яг хаашаа явсныг нь тухайн үед бол тогтоох боломж маш хэцүү байсан. Ягаад гэвэл тухайн үед бол CCTV ч юм уу гар утас тиймэрхүү зүйлсөө сайн хөгжөөгүй байсан учраас хаашаа явахыг нь олж илрүүлэхэд бол нэлээд хэцүү байсан. Тэг ингээд цагдаа нар бол сэжигтэн Чэгийн эхнэрийг дуудаж байцаая гэж шийдээд цагдаагийн газарт ирсэн Чэгийн эхнэр бол эхэндээ энгийн буруугаа шууд л үгүйсгэжсэн. Цагдаа нар бол түүнийг шахаж бүх баримт нотлохоо гаргаж ирсний эцэст тэр соо гэдэг нөгөө сүүлийн нууц амрагтайгаа хамтраад нөхрөө алсан гэдгийг хүлээдэг. Мөн хэргийн дараа соо найзынхаа төрлөх нутаг болох Жоннам мужийн Вангдуу руу зүгтсэн гэдгийг ч гэсэн тэр эмэгтэй хэлж өгдөг. Тэгээд түүний бас хэлж байгаагаар Вангдууд байдаг нэг найз нь бас тэр хоёртой хамтарч Чэг хөнөөхөд оролцсон гэдгийг Чэгийн эхнэр бол хэлдэг. За тэгэхээр ер нь бол энэ хэрэгт нийтдээ 3 хүн оролцсон гэсэн үг. Хохирогчийн эхнэр, түүний нууц амраг соо, тэгээд тэр соогийн найз Пак гэдэг залуу ингээ гуруулаа нийлж Чэгийн амь насыг хөнөөсөн болохоор хүлээсэн. Ингээ цагдаа нар бол түүний зааж өгсөний дагуу Вандуугийн нэгэн дүүрэгт байрлах буудалд нуугдаж байсан соо Пак хоёрыг бол баривчилж чаддаг. За тэгээ баригдсан соо болон Пак хоёр бол мэдээж мэдүүлгээ өгж эхэлсэн. Тэгээ тэр хоёрын яг мэдүүлэг дээр суурлаа энэ хэргийг яаж үйлдсэн талаар нь та бүхэнд ярив. Анх эмэгтэй яагаад соог тэр хэрэгт татан оролцуулах болсон бэ гэх юм бол өөрөө ер нь бол өөрийнхөө гараар нөхрийнхөө амь насыг хөнөөнө гэдэгтээсээ айж байна. Тэгээд өөртөө нөгөө харилцаа холбоотой байсан Кимтэй уулзж ирсний нөхөр маань мэдчихсэн. Энд манай гэр бүл юм болсон болохоор би нөхөртөөгөө бол буцаж амьдрах сонирхол алгаа. Тийм болохоор яг нөхрөөсөө сална. Тэгээ нөхрөөсөө зүгээр салмааргүй байна. Ямар нэгэн хэмжээгээр түүнээс мөнгө авах хэрэгтэй байна. Тийм болохоор түүнээс мөнгө авахын тулд даатгалд хамруулж агаад амь насыг нь хөнөөж даатгалын мөнгийг авах хэрэгтэй байна гэж соод ярьсан байгаа. Тэгээ энэ үедээ бол ерөөсөө хүүхдүүдэд бодож байгаа тийм зүйл бол огт яриаггүй тодорхой харагдаж байна. Би ингээ нөхрийнхөө нэр дээр 2 даатгал даатгуулчихсан байгаамаа. Хэрвээ чи хамт оролцох юм бол би чамд нэг даатгалаас авсан мөнгөө өгье гэж соог ятгсан баг. За тэгээд соо бол энд зөвшөөрөөд яаж түүний амь насыг хорох талаараа бол тэр 2 сарын өмнөөс төлөвлөж ярилцаж эхэлсэн. Тэгээ анхандаа болохоор яг ажилдаа яваад эрэхтэн гэрт нь соо нугдаж агаад амь насыг нь хөнөөе гэж ярилцажсэн боловч гэртээ амь насаа алдах юм бол цагдаа нарт сэжиг төрүүлж магадгүй гэж бол хоорондоо ярилцсан байгаа. Тэгээд бас түлшээр хортуулж амь насыг нь хөнөөх үү гэж ярьсан. Тэгтээ өмнө нь бол гэрт нь ямар ч тийм түлштэй холбоотой осол гарч байгаагүй учраас энэ нь бас цагдаа нарын сэжийг төрүүлж магадгүй гэж ярилцсан. За тэгээ эцэст нь цалин буудаг өдөр нь хөнөөё. Яагаад гэвэл цалин буусан өдөр нь хүн өөрийг нь дээрэмдэх гэж очиод амь насыг нь хөнөөсөн гэж хүмүүс ойлгоё. Ер нь цагдаа нар тэгж ойлгоо гэж үзээд тэгээд яг тэр цалин буудаг өдөр нь түүний амь насыг хөнөөхөөр соотой тохиролцсон. Тэгээ соогийн хувьд бас ганцаараа дийлэхгүй байж магадгүй гэж үзээд Пакигаа энэ хэрэгт татаж оролцуулсан. Тэр найз Пактагаа бол илүү хүн амны хэрэг хийх төлөвлөгөөгөө бол боловсруулж эхэлцгээсэн байгаа. Тэгээд яг хэрэг гарахын өмнөх өдөр болохоор Чэгийн эхнэр болоод нууц амраг соо тэгээ соогийн найз Пак 3 нэг чочод буудалд уулзаж
нарийн төлөвлөгөөгөө ярилцсан. Тэгээ энэ үед болохоор Чвэгийн эхнэр бүр соод хэрэгээ үлдснийхаа дараа унаад цухтаа гараагээ мотоцикл хүртэл худалдаж авч өгсөн байсан. За ингээд 2 сарын 14-ний өдөр буюу нөхрийн цалин буусан өдрийн орой 5 цаг орчимд нөхрийнхөө ажил руу эхнэр нь залгаад хоёлоо орой хамт хоол идъя гэж санал болгосон. Тэгээ Чвэ болохоор тухайн үед ажлынхантайгаа хоол идэнэ гэд тохирчсон байсан хэдий ч ажлынхантайгаа хоол идэж байхад зогсоогоо тэгээд гялс их нэртэйгээ очиж хоол идье гэж бодоод тэгээд ажлынхнаасаа төрүүлээд гараа авсан байгаа. Тэр хоёр болохоор кофе шоп дээр уулзаад хэсэг ярилцаж байгаад гахаан мах шарж идья гэд тэр хоёр гарцгаасан. Тэгээд гахаан махны газар очиод хоол идэж явах зураа эхнэр нь нөхрийгөө бол маш их хэмжээний архиар шахаж түүнийг уулгаж согтоогоод тэгээд чи ийм их согтцсон юм чи хоёлоо гэртээ арихгүйгээр буудалд ороод жоохон амрья гэж хэлээд буудал руу дагуулад орсон. Удалгүй бол нөхөр нь унтаад өгсөн. Тэгээ энэ хооронд болохоор цалингийнхан дугтуйг аваад гадагшаа гараад нөгөө Соо болон Пак хоёртой уулзаад тэр хоёрт өгсөн. Чвэг унтаж авах хооронд бол Соо Пак хоёр гадаа байнг хүлээж исэн. Тэгээ эхнэр нь буцаж буудал руугаа ороод орой 10 цаг орчим болоход нөхрийгөө сэрээгээд хоёлоо гэрлүүгээ харьяа гэж хэлсэн. Тэгээд дагуулаа гарсан чинь тухайн үед бол нөхрийнх нь арх нилээн гарчихсан. Ингээд бараг эрүүл болцсон шинжтэй харагдсан. Тэгэнгүүт нь нилээн согтоох хэрэгтэй гэж бодоод эхнэр нь дахиад арх уулгая гэж шийдсэн. Ингээ гудамжны нөгөө майхан дотор суугаад арх уудаг тийм газар руу нөхрийгөө дахин дагуулж ороод дахиад арх уулгасан. Ингээд бүрэн согтсон Чвэг эхнэр нь уулын бэлийн налуу зам руу дагуулж явсан. Тэгээ тухайн үед болохоор хохирогч түүнээс энэ манай гэрлөө явдаг зам биш юм шүү гэж асууж исэн бэлэн. Тэгтэн би бас нилээн согтчихжээ замаа андуурсан юм шүүгэн хоёлаа энийгээр явчих гэж нөхрийгөө хуураад тэгээд яг тэр газарт нь нөгөө Соо Пак хоёр хутга барьчихсан хүлээгээ зогсож исэн. Ингээд Соо Пак хоёр бол алхаж явсан. Чвэг очиод хутгалах гад ойртод очисон. Тэгээ яг хутгалах гэж ах үедээ Соо бол нилээн айсан гэж аандыг айгаад юу н болдог ч юм билүү гэд гар нь ингээд чичирж эхэлсэн. Тэгэхэд хохирогчийн эхнэр шууд гарыг нь ингээд бариад нөхрлүүгөө чиглүүлээд хутгалсан гэж аам. Тэгээ энэ бол үнэхээр аимшигтай. Ингээ эхний хутгалах тэр үйлдэлийг бол эхнэр нь ингээ хийлгүүлсэн. Үүнээс хойш бол Соо Пак хоёр бол түүнийг бараг 10 гаруй удаа хутгалсан гэдгээ хүлээсэн. Тэгээд хутгалж дуусаад хутгаа замын эсрэг тийшээ хаяад тэгээд түүнийг доош нь түлхээд буцсан. Тэгээ энэ үед бол Соогийн цаг мултарч унсан байсан. Тэр хэргийн газраас олдсон цаг бол Соогийн цаг байсан гэдг нь сүүлд илэрсэн байгаа. Тэгээд түүнийг өнхрүүлсний дараа болохоор бас хамгийн аимшигтай нь эхнэр нь буцаж доошоо өөрөө буугаад бүрэн үхээгүй байвал яах юм гээд бас нилээн хідуудаа нөхрийгөө бас өөрөө хутгалсан гэдгийг Соо болон Пак хоёр сүлд гэрчилж хэлжсэн. За ингээд түүний амь насны хөнөөснийхөө дараа эхнэр нь гэрлүүгээ хараад тэгээд нөгөө хоёр нь бол зүгтсэн. Тэгээд үүнээс хойш бол эхнэр нь ухаан алдаж унж байгаа. Тэгээ маш их сэтгэлэн шаналж байгаа, уйлж орилж байгаа байдалтайгаар бол жүжиглж цагдаа нарт харуулж исэн. За ингээд 1980 оны 5 сард бол яг анхан шатны шүүх хурал болсон юм билээ. Шүүхээр Чвэгийн эхнэрт цаазаар авах ялыг оноосон. Тэгээ харин хамсаатан болох Соо Пак хоёрт болохоор бүх насаар нь хорих ялыг оноосон юм билээ. Тэгээ гуруулаа бол давж заалтсан гэж байгаа. 4 сарын дараа давж заалдах шатны шүүх хурал нь болсон. Тэгтээ яг хэрэгтэн болох хохирогчийн эхнэрт бол анхан шатны шийдвэр нь хэвээр үлдэж цаазаар авах ялыг нь хэвээр үлдээсэн. Харин Соо Пак хоёр өгсөн ял нь буураад 15 жилийн ял болж буурсан гэж байгаа. Тэгээд энэ болохоор 1980 онд гарсан хэрэг болохоор яг цаазаар авах тэр ял нь хэрэгцсэн хэсэг нь бол яг тодорхойгүй юм билээ. Гэхдээ одоо цаазаар авахулах гад хүлээгдэж байгаа хэрэгтнүүдийн жагсаалтанд бол энэ эхнэрийнх нь нэр байхгүй байгааг үзвэл аль хэдийн яг ял нь хэрэгжсэн байхаа гэж хүмүүс үздэг юм байлээ. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол маш харамсалтай юм хэрэг байлаа. Тэгээд миний бодлоор энэ эмэгтэй 3 хүүхэдтэй байж иж зүгээр тэр нөхрийнхөө даатгалын мөнгийг авахын тулд өөр ирчүүдтэй уулзахын тулд 3 хүүхдээ ч бодлогүйгээр аавыг нь ийм аимшигтайгаар хөнөөсөн тухайн үедээ бол бүр үнэхээр сайкопат эмэгтэй байсан юм байна гэж би бодсон. 80-ад оны үед бол яг тэр сайкопат мөн эсхийг нь шинжилгээг бол арай авдаггүй байсан юм шиг байгаа. Тэгэхээр тэр нь бол тодорхойгүй юм бэлээ. Тэгтээ бол яалтчгүй сайкопат мөн байсан байх гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ бичиж хуваалцаарай. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Цуг дээрээ лайк, subscribe дарахаа бити мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар мөн уулзцгаая.